Сайн бацгаана уу? За сонготой эмнэлэг болон тэнгэр даатгалын хамтран бүтээж байгаа эрүүл мэндийн подкастын өнөөдрийн дугаарт маань Амгаахын шинжилгээ ухааны сургуулийн профессор болон сонготой эмнэлгийн зөвлөх эмч Даваад Орж эмч маань оролцож байна. Даваад Орж эмч маань олноо элгэний Даваад Орж гэж алдарсан эмч маань байгаа. За танд үүний өмнө бидний урилгыг хүлээн авч подкаст оролцож байгаад маш их баярлалаа. За энэ сайхан подкаст намайг урьж оролцуулсан баярлалаа. За баярлалаа. Миний үеийн хүмүүсийн одоо эцэг эхчүүд нь хин нэг нь одоо эдгний хор тавдраар нас орсон хүмүүс маш их байгаа. Тэгэхээр дотроо ямар айцтай байна вэ гэхээр магадгүй эн чинь удам юм биш үстэй. Энэ одоо өвчин удамших гэснээр дотроо айцтай. Тэгэхээр эдгний одоо хавдар удамшна гэж байх уу хэрэг вирусын халдвар аваад эдгний одоо хор тавдраар эцэгийнх нь хин нэг нас орсон бол үр хүүхэд нь бас адилхан хавдар тусна гэсэн үг үү эсвэл вирусын халдвараас хол байчих юм бодвол хавдар одоо вирусын халдвар авахгүй бол ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж одоо найдаж бас болох уу? За ийм байдаг л доо эцэгийнх нь ах トゥ нь ингээд дэлгэний хавдраар юм уу хавдарлаа насрууд хүмүүс айц тавцдаг. Ягаад гэвэл би бас юм удамших болов гэж боддог. Нэг гэрүүлд амьдарч байгаа хүмүүс бол удамшихаасаа илүү халдварын орчинд амьдарч байгаа гэж үздэг. Халдварын орчинд амьдарч байна гэж үзнэ гэдэг нь болохоор ерөнхийдөө тэр хүн шарахтай байх уу эсвэл янз бүрийн тийм ээ эхээсээ хүүхдэд хөхөөр дамжих уу эхээс хүүхд төрөх үедээ тийм ээ төрөх замдаа босоо тэнхлэгээр халдвар дамжих гэдэг ингэж дамжих уу их мэдчтэй олон янзын шалтгаанс болоод хүн гэр бүл донд байгаа хүмүүс халдвар энэ өндөр орчинд амьдардаг учраас халдвар магадлал авах магадлал өндөр байдаг. Инхээр нөгөө удамшлаа гэж ойлгодог. Гэтэл удамшиж байгаа биш эн чинь нөгөөрөө халдвартай орчинд амьдрахаар халдвар авах эрсдэлтэй гэсэн утгатай үг байдаг. Зүгээр жишээ нь тэгэхэд тэр 70-аад он 60-аад оны үед нэг гэрт нэг хүн өвтгöd шифрээс сэргэлдэг байсан. Хэрвээ халдвартай айлаас шифрэж авчираад хэрэгэлсэн бол тэр халдвар бол тэр айл тарах хэвээр тарахж байсан. Хэрвээ тэр шифрээсний хариуцлагын асуудлууд мэдээж ойлгомжтой би тэр амьдралыг мэдж байгаа учраас хэлж байна. Яг гэвэл тэр шифрээсээ яг доорож хамгийн багаар 2 цаг буслахж ээж вирус уснаа гэд ном дээр заатан байхад вирусээ 30 минут шифрээс 30 минут устгаад авдаг байсан. Энэ нь болохоор вирусээ устгахгүй зүгээр л нэг тодорхой хэмжээгээр шифрээсээ устгаад авдаг. Яагаад гэвэл эмнэлэг дээр байхад тэр хөдөө залуу байх тэмч хийж яхад эрзэн найлчна гэж совилогч нар авчдаг тийм байсан. Энэ болохоор вирус нь хിവэрээ үлдээд халдвар авах магадлал өндөртэй байсан. Яг тэрнтэй адилхан тэр айлд хүүхэд нь өвтгöd нэг хүүхэд нь өвтгöd нөгөө хүүхдэд тэр шифрээзээ олон удаа хэрэглэж шифрээзээ хэрэглэх нөгөө вирус халдвар тархаж явах маягтай тийм байсан юм аа. Тэгэхээр энэ бол ерөөсөө удамшихгүй халдвартай орчинд халдвар авах магадлал өндөртэй амьдарч байна л гэсэн үг байдаг. Тийм зүйл байгаа. Тийм ээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би багадаа нөө шифрээсний шар авч ирсэн. Тэгээд одоо бол үзүүлэх шинжилгээний зүгээр гарч байгаа л та. Гэхдээ одоо багадаа юм шифрээсний шар авч ирсэн бол том асан хана ямар нэгэн ор сураг одоо бүрэн эдгээд ямар нэгэн асуудалгүй байх тохиолдолд хэдэн хувьтай вэ? Ер нь ийм халдвартай гэр бүлд амьдарч исэн хүмүүс ямар шинжилгээнүүд тогтмол өгч ивэл өөрийгөө одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлж эрт үеэр нэмжлэх боломжтой вэ? За нийт хүн амын дунд 15% орчим хувь нь болохоор ямар нэгэн вирусын халдвар авахд өөрийнхөө дархлаагаар эдгэждэг. Тэгэхээр тэр вирус ч гэсэн. Бэ болон C вирус 15% нь эдгэждэг. Тэгэхээр энэ чинь вирус юу гэсэн хөр 85% нь халдвартай үлдэж байгаа гэсэн. 15% нь эдгэж болж байна гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд халдвар авсан гэж үзэх юм бол жил болгон шинжилгээ өгөх ёстой гэж үздэг. Тэр тусмаа B вирусын маркерууд, C вирусын маркерууд, D вирусын маркеруудыг үзээд байвал тэрнийхээ вирусынхаа тоог илрүүлэх шинжилгээнүүдийг өгдөг. Энэ ингээд тоон гарах юм бол эмчилгээний асуудал яригддаг. Хэрвээ тоглохдохгүй байх юм бол энийг дархлаатай байна гэж үзээд ажиглаж хянж явдаг. Ингээд ажиглаж хянж явж байгаа хэвцэд тоглохдохгүй байжгаад хүн их ядрах, арх дарс суух, янз бүрийн ортой юм хэрэглэх, эсвэл янз бүрийн ачаал их орж ядрах тохиолдол энэ мэс сэтэрдээ. За эсвэл шинээр халдвар авдیں۔ Яагаад гэвэл өөрөө халдвартай дархлаа тогтсон байж байтал дахиад шинээр халдвар авах магадлал өндөртэй байдаг. За би энгийн жишээ хэлэхэд одоо 91 оноос Монголд бол хүүхдүүдэд вакцин хийсэн, B вирусын вакцин хийсэн. Тэгээ ингээд B вирусын вакцин хийсэн мөртлөө вирусын титр маань, дархлааны титр маань хүүхдүүдэд одоо суларч ирж байгаа. Энэ нь болохоор 0 настад нь байхад нь хийсэн вакцин маань 12-оос 13 наснд нь сулраад ирдэг, буураад ирдэг.
вирусын вакциныхын титрэн. Тэгээд 16-7 наснд бэлгийн амьдралд ороод ирэх үед халдвартай үнэтэй бэлгийн амьдралд ороход энэ маань дахин халдвар авах магадлал өндөртэй болж ирдэг. За жишээлбэл тийм байдаг. За тэгвэл хоёрдугаарт нь Б вирусын халдвартай байгаа хүн С вирусын халдвартай үнэтэй унтахад эсвэл шарах сорвин дээр ингэхэд нөгөө солилцоо ингэхэд бас халдвар авах магадлал өндөртэй байдаг. За хамгийн халдвар ихтэй вирус нь Б вирус байдаг. Б вирусын халдвар маань доохын вирусээс 100 дахин илүү халдвартай байдаг. Тэгээ энэ маань өөрөө болохоор бол цус, плазм буюу элдэс, тэгээд өтрөөний шингэн, үрийн шингэн хөхөөр халдварлаад дамжиж идэг. Шүлсээр дамжих уу? Шүлсээр дамжих уу? Шүлсээр дамжих магадлал нь бага байдаг. Тэгтээ дамжина. Тэгээд нөгөөх нь С вирус нь болохоор доохоос 10 дахин, Б вирус нь 100 дахин илүү байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь өөрөө асуудалтай байна гэж үздэг. Тэгэхээр бол доохын вирус халдвар багтаа гэсэн үг биш. Гэхдээ энэ чинь яг адилхан С вирустай РНК-гийн бүтэц агуулсан вирус байдаг учраас халдвар бас өндөр байдаг гэж үздэг. Барууны оронд бол С вирустэй үнийг доохын вирустэй хүнтэй адилханаар хардсан шүү дээ. Халдварыг. Тэгэхээр за Монгол улсад элэгний өвчлөл маш их бид нэр эзэний одоо вирусын хатгаланд өртчихсөн. Эхнээсээ буураа явж байгаа ч гэсэн нийт масс бол ер нь халдвар авчихсан халдвартай нөхцөл гэж ойлгож байна. Тэгэхээр яг ямар замаар энэ вирусуудыг бид нэр халдах боломжтой вэ? Та энийг дахиад нэг тодорхойлоод хэлээд өгөөч. За орчин үед бол яг хамгийн халдаж болох магадлалууд нь болохоор энэ эмнэлгийн дотоод халдвар гэж ярьдаг. Одоо нэгснээ энэ шүдний багжнууд тийм ээ энэ шүд янзлуулж байгаа энэ асуудлаас халдаж болох магадлалтай. Хоёрдугаарт нь хоол улс замын дурангууд байгаа. Энийн хариуцлага энэ асуудал бол үндсэндээ Монгол улсын стандарт болж гараад яг энэ стандартын дагуу хариуцлагад бол халдвар авахгүй. Гэхдээ сүүлийн үед эрт илрүүлгийн төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор эрт илрүүлгийн програм хэрэгжиж байгаатай холбоотойгоор хувийн дурангууд их гарч ирж байгаа. Энэ дээр зарим нэгэн халдвар хариуцлагын асуудлууд бас сайн мөрдөгдөхгүй байгаа. Тэгэхээр халдвар авах магадлал өндөртэй. За дараагийнх нь болохоор энэ гоо сайхан шивээс одоо нэг газрууд байгаа. Эндээс халдвар авах магадлалтай. Ягаад гэвэл тэнд хариуцлагын стандартын асуудлыг ярих хэрэгтэй. Энэ нь бол ягаад гэвэл аливаа багж тоног төхөөрөмж хэрэглээ нэг удаа их байх нь халдвар эрсдлийг 70-аас 80-90% бууруулж идэг. Энийгс бодох хэрэгтэй байдаг. Дараагийн нэг дугаарт нь болохоор хүний өөрийнх нь нөгөө үйлдэл байдаг. Ягаад гэвэл эмэгтэйчүүд хоорондоо уулзахаараа нөгөө хүмүүсийнхээ зулгаагаар солилцоод байж байдаг. Хүмүүсийнхээ нөгөө зүйлүүдэд оролцоод байж байдаг. Ийм зүйлүүд хэрэглэхгүй хамтарч хэрэглэхгүй гэж үзсэн. Шүдний сойзыг хамтарч хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж яригддаг. Тийм ээ? Гэх мэтчлэн олон зүйл байдаг. Энэ болгоныг л бодож явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр эн чинь ганц эмнэлгийн талаас биш тухайн хүний нөгөөх ахын үйлдэлээс хүртэл хамарч халдварлаж магадлал өндөртэй байдаг. За ихээс халдвартай ихээс Б вирусын халдвартай ихээс хүүхд төрөхөд бол энд хамгаалах иммуноглобулин гэдэг тариа бол хийгдээд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр энэ бол төрөнгүүт хүүхдэд ихэд халдварыг авах нэг юу гэсэн үг халдваргүй байлгана гэсэн утгатай үг байна. Монголчуудын маань ерөнхий хандлага элэгний өвчлөлөө нэлээд одоо хүндрүүлсэн хойноо оншилж мэдэж эмчилгээнд хамрагдах хандлага их байгаа гэж та урд нь ярьж байсан. Тэгэхээр танд ямар шинж тэмдэг илэрх юм бол ер нь элэгчний өвдөж ийн гэж үзэх вэ? Яаж одоо энийг хүндрүүлэхгүй ямар шинжилгээ өгч эрч чатанд нь одоо идрүүлэх боломжтой вэ? За ер нь элэгний эмгэггийн үед бол хүн хамгийн эхлээд гарч ирэх шинж тэмдэг нь шалтгаангүйгээр л ядрах байдаг. Ядрах. Тэ ерөнхийдөө нэг үдээс хойш ажил хийхээс дургу болол ядраад ажлын бүтээмж буураад ерөнхийдөө шалтгаангүй л ядрах байдаг. Өөр шинж тэмдэг бол эхний үед л их гарахгүй. Тэгээ хожим үед гарч байгаа шинж тэмдгүүд бол ерөнхийдөө тэр шаарлах, хэвлийн устдах, хавгнах, хамраас, бөөлнөс энэ бол гоцоо өвчин нэлээд даамжраад хүндэрсэн тохиолдол нь гарч ирдэг юм байна. Ягаад гэвэл хэрвээ ийм шалтгаангүйгээр ядарч гэн гэж үзвэл хүн болж өгвөл энэ одоо өвчин үүсгдэг вирус юм уу? Эсвэл элэгний шинжилгээ юм уу? За бүр багтаа утгад хамгийн багтаа утгад нэг хэвлийн эхо ч юм нэг харуулад хамгийн ихний байдлаар үзчих хэрэгтэй. Тэгээ одоо Монгол улсад болохоор бол нөгөө эрт илрүүлгийн шинжилгээ явж байгаа шүү дээ. Энэ дэр бүгдийг гаргаад өгч байгаа. Хуулиар заасан 40 наснаас дээш 50 наснаас дээш хүмүүст явж байгаа. Тэгэхээр энэ дэр анхны урьдчилсан байдлаар урьдчилсан онцлогт гараад ирж болно. Энэ дээрээс хэрвээ өөрчлөлттэй гараад ирвэл элэгний биохимийн шинжилгээнд өөрчлөлттэй гараад вирусын шинжилгээ өөрчлөлттэй гараад эхо дээр өөрчлөлт гараад ирэх юм бол
нарийн мэрэгжлийн дэрсэн хоол уусрах замын эмч хандаж энэ асуудлуудыг шийдвэрлэх ёстой байдаг. Та элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн. Тий. Тэгэхээр хүмүүс бидний дунд ямар ойлголт байдаг вэ гэхээр за элэг ингээд шилжүүлэн суулгачих юм бол тэр хүмүүс маань ингээд цаашдаа асуудалгүй амьдраад явчих юм шиг тийм горлого байдаг л да. Миний хувьд ч гэсэн манай элгийнхаа одоо 70-80% хайруулж исэн. Тэгээд үлдэж байгаа гэр бүл юу гэж боддог? Үлдэж байгаа гэр бүл нь юу гэж боддог вэ гэхээр нөгөө элгийн өвчтөе элгийн тайраад авсан юм чинь одоо асуудалгүй. Элэгч нь нөхөд урагчдын гинлээ одоо ингээд сайхан уртудаа амьдрнаа гэсэн итгэл найдвартай болоод үлддэг. Тэгэхээр ер нь бол элэг тайруулсан болон элэг шилжүүлсэн суулгаж байгаа өвчтөнгүүдийн дараах амьдралын хугацаа нь ямар шиг хугацаанд үргэлжилдэг вэ? Одоо тэр хугацаа юунаас илүү хүчрэл талах вэ? За элэг шилжүүлэн суулгах технологи бол өөрөө их өндөр технологи л да. За месасл бол тодорхой 12-оос 14 цаг үргэлжилнэ. Энд болохоор бол амьд донороос болон цогцны донороос элэг авч шилжүүлэн суулгах нь ингэхдээ судснуудын залгаа суудгаал маш нарийн хангалгаанууд хийгддэг. Цөсний судас, венийн судас, артерийн судас гэдэг маш олон залгаа айлгэн тэр нэмээд өргөссөн судсуудыг боох, дэлгүү байвал дэлгүүний судсыг боох маш олон асуудлууд хийгддэг. За энэ бол нийт элэг шилжүүлэн суулгах хагалгааны энэ технологи маань 20%. За энэ 20%-ийн дараа дахиад хамгийн багаар эрчим тэмцдгээний дасагт нэг сар эртээ хэвтэнэ. За энд болохоор бол тэр хүний дараагийн хүндрэлүүд гарах. Хүндрэлүүд л ойрын хүндрэл болон гэж гардаг. Энэ нь болохоор бол цус салтгаас өсвөлээл хүндрэл гардаг. За ингээд янз бүрийн хүндрэлүүдийг давж гараад дахиад тэр хүн өөрөө амьдрахын тулд өөрөө өөртөө үлдсэн 80% зарцуулж ирдэг. Энэ болохоор хувь хүний хяналт байнгын арчилгаа тордлогоо шаардагддаг. Тэгэхээр монголчууд болохоор эргэтэнгээ солиулангуйтаа л ингээд баг зүгээр болол явчих чинь гэж боддог. Тэгтэл эн чинь үгүй юм. Одгийн наадах нь элэг шилжүүлэн суулгасан хүн хоолны хордлого авахгүй байх хэрэгтэй. Эндээс эхлээл хавдар авч эхлэх юм бол энэ маань өөрөө эргэтэн хохрох асуудал болж эхэлдэг. Хуучин шигээ тэгэл нөгөө идэж уудаг шиг аригтар суугаад эхлэх чинь асуудал болоод эхэлнэ. Тэгэл янз бүрийн юм тариа хэрэглээл эхлүүл эн чинь өөрөө дахиад асуудал болж эхэлдэг. Гэх мэтчлэн ингээ аюу олон зүйлийн нийлбэр байд юм аа. Тэнийг юу гэж хэлэх гээд байна тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгасан бол энэ бол өөртөө хамгийн хатуу чанд цахилах баттай дэглэмтэй амьдрал эхэлж байна л гэж ойлгож болно. Энийг зөвхөн ганц эмчнэр даатгаж болохгүй. Хувь хүнээс маш их юм шалтгаална гэж ойлгож болох хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол хагалгаа бол ерөөсө 20% тийм шүү дээ. Бусд нь бол маш олон зүйлээс шалтгаалж байна. Тэр дэглэмээ хэр барьснаас тухайн хүний цаашдаа хэдэн жил амьдрах вэ гэдгийг шалтгаалгаад байна тийм. Тэгэлгүй яах вэ? Элэг тариулах процесс дээр бас адилхан. Хүмүүс элгийн тариад авчтаа гэхээр тэр чинь одоо тэр чигээр ингээл идэгчиж байгаа гэсэн үг биш. Үлдэж байгаа элгийн дээр нь ч гэсэн тухайн вирусын халдвар бас байгаа, өвчлөх магадлал бас байгаа л гэсэн үг. Энэ дээр тайлбар нөгөө элэгний хаддуурал дээр үүссэн элэгний хавдрыг тайрахаар хүмүүс идэгчтэй гэж ойлгодог байхгүй. Гэтэл үлдсэн элэг нь өөрснөө бас хадууралтай. Тэрээс дотор нь хадууралтай элгийн дотор нь дахиад хавдрээс үүсэл явж л байдаг. Тэгэхээр дахиад шинээр хавдар үүсэх магадaltaй энэ өндөр байдгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор вирусын эсрэг юмыг уух уу, өөр төрлийн юм уух уу гэдгээ хүртэл шийдэд явж явах хэрэгтэй. Тийм болохоор ийм төрлийн эмчилгээ илгэсэн өвчтөн байнгын эмчийн хяналтанд тогтмол явж явах хэрэгтэй гэж болох хэрэгтэй. За тэгэхээр та Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын C вирусын эмчилгээ онцлогооны цохогчдын одоо нэг. Тэгэхээр Монгол улсад C вирусыг одоо ямар ч асуудалгүй эдгэдэг болсон уу? Одоо сүүлийн үед хамгийн сүүлд хэрэгжилж байгаа C вирусын эсрэг эмчилгээнүүд нь ямар байна? Тэгээ нэлээд хэдэн жилийн өмнө бол маш их тийм бас давхар нөлөөтэй эднэр байсан шүү дээ. Одоо тийм энэ 2014 онд Америк нэгдсэн улсын элэг судлалын холбоон дээр энэ C вирусын эсрэг эмийг зарласан. Тэнийг зарлахдаа элэг судлал хувьсгаларлаа гэж зарласан. Тэгээ ингээ 15 онд Монгол улс тэр имийг хөнгөлөлттэй програмаар оруулж ирээд энэ хүмүүстэй бид нар хүмүүсээ эмчилсэн. Энэний үр дүнд болохоор манай 70,000 эмчилсэн. Ямар ч байсан манай вирус гепатит C маш их буурсан, түнтэй холбоотой элэгний хатуурал буурсан. Энэ бол овоо үр дүн болсон гэж үзэж болно. Гэхдээ энэ бол ерөнхийдөө энэ шовон бүтцтэй энэ РНК-гийн вирусыг шууд таслаад бүрэн устгах гэж гэсэн утгатай өгöd. Гэхдээ вирус устгахтад эдгсэн ч гэсэн дахиж шинээр халдвар авах
сэтрэх магадлал өндөртэй байдаг. Зарим хүнд энэ юм нь 100% үйлчилж байгаа, зарим хүнд үйлчлэхгүй вирус нь дахин сэтрэх тийм магадлалтай байдаг. Тийм тохиолдолд арай өөр төрлийн өөр үйлчлэгээ тэмнүүдийг авч хэрэглэдэг болсон. Ерөнхийдөө C вирус бол ерөнхийдөө C вирус эмчилгээ онцлогоо бол нэлээд олон юм гарсан, олон компаниуд юм хийсэн. Ерөнхийдөө бүх талаас нь ер нь устгах бүрэн болцсон. Одоо бол энэ дээр бол харьцангуй 50 байж болно. Ягаад гэвэл энэ мань өөрөө их том эрдэмтдийн 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд гарч ирсэн ийм эмчилгээ байгаа. Одоо энэс харин хамгийн гол нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудлыг л ярьж байгаа. Идгсэн ч гэсэн дахин сэдэрч хаалдар авах магадaltaй гэж байгаа. Сэдэрнэ гэдэг нь болохоор бүрэн идгсэн хүмүүсийн хувьд биш. Эмчилгээнд хариу орвол дутуу өгөөд өгсөн хүмүүсээ сэдэрдэг. Бүрэн идгсэн хүмүүсээ дахин шинэ халдвар авах гэдэг нь болохоор шинэ цэвэрс халдвартай хүнээс халдвар авах магадaltaй гэсэн утгатай үг байдаг. Угаасаа вирус учраас тэгээд бид нар нөгөө хайнадын вирусыг дахин тусаад яваад идэг тэрнтэй адилхан ер нь бол C вирусыг дахин халдварлаад яваад байх боломжтой. Халдвартай өнөөс авах магадaltaй гэсэн үг тийм ээ. За тэгэхээр C вирусыг бол ямар ч асуудалгүй эдгэчих боломжтой болсон юм байна. Хамгийн гол нь дахин халдвар авахгүй байх нь хамгийн чухал болсон юм байна гэж ойлголаа. За тэгэхээр B вирусын хувьд болохоор B вирус дангаараа болохоор бол дарангуулах хөвчлөгтэй юм уугаад ингээд вирусээ идэвхгүй байгаад яваад яж болж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд болохоор B вирус нөгөө дельта вирустэй хавсарчаад байгаа учраас B вирустэй хүмүүсийн 60% нь дельта вирусээ халдвар байгаад байгаа учраас супер инфекц гэж үздэг. Тэгэхээр энэ мань болохоор дэлгэний үрвэсэл хатварлыг хурцгаад байдаг. Тийм болохоор хатварлыг маш богино хугацаанд хүргэдэг, хавдарт бас богино хугацаанд хүргэдэг ийм супер инфекц яваад байдаг. Энэ мань жоохон асуудалтай байна. B вирусын эмчилгээний эмнүүд бол ерөнхийдөө дэлхийд нэг л юм одоо ерөнхийдөө Европ болгонд бүртгэгдсэн, Америк бүртгээгүй байгаа. Бүртгэх баг. Энэ бүлээн бүртгэгдэж эмчилгээ байгаа. Энийг бол одоо халдварт өвчин судлалын төв дээр эрүүл мэндийн яамнаас тусгай ажил болгоод гаргаад тодорхой хүмүүстээр эмчилгээ хийж эхэлж байгаа. За өөр эмнүүдийг бас Америкийн нэгдсэн улсын Стэнфорд их сургууль дээр монголчуудтай хамтарсан судалгаа хийгээд явж байгаа. Энэ 1-2 жилийн дараа бий болох болов гэж харж байгаа. За Америкийн нэгдсэн улсын зарим эмийн компаниуд болон бусад их сургуулиуд, Европын зарим их сургуулиуд дээр болохоор өөр төрлийн эмнүүдийн туршилт хийгдэж явж байгаа. Зарим нэг үр дүнгууд нь гараад явж байгаа. Тэгэл нэг 2 жилийн дараа ч юм уу тэгэл нэг эхний үр дүнгууд гараад эхлэхээр ингээд хэрэглэх баг. Яг гэвэл бүрэн устгах гэсэн л тал руу л явж байгаа та эмчилгээнүүд. Тэгэхээр нэг 2 жилийн дараагаас яг адилхан C вирустэйг адилхан эмчилгэхэд бол ямар ч асуудалгүй болох боломжтой байна тий. За тэгтэл энэ дээрс нэмээд юу гарч ирж байгаа. Одоо өөгчлөлт гараад ирж байгаа. Яг үнэ. Өөгчлөлт хүмүүс ч гэсэн тэний өөгчлөлттэй байх боломжтой юм ер нь. Боломжтой. Тодорхой хүмүүс илгэний өгт багтаа боломжтой гэдэг нь болохоор ерөнхийдөө янз бүрийн жирэмслэлтийн эсрэг бэлдмэл хэрэгэлдэг хүмүүс байж болно. За эсвэл арх уудаг хүмүүс байж болно. За эсвэл их чихэрлэг ундаанууд хэрэгэлдэг хүмүүс нь өөгчлөлт яваад байгаа. За биеийн жин ихтэлттэй холбоотой нөгөө бодисын солилцооны шалтгаанд эмгэг гэж ярьд юм. Энэтэй холбоотой илэг өөхөлдөг. За дээр нь нэмээд нөгөө архины шалтгаантай илэг өөхөлдөг. Стандарт уултаас илүү их хэмжээтэй ухаар л илэгний өөгчлөлт нэмэгдээд яваад байдаг. Ийм байна. Одоо яг дэлхийн илэг судлалын шинжилгээ ухааны чиглэл бол энэ илэг өөгчлөлт рүү чиглэлсэн байна. Энэ мань яагаад ингэж ийм болчихоо гэдээ үзээд байгаа. Тэгээ ингээд үзээдс чи ерөөсөө сүүлийн 30 жил дэлхийн нийтээр энэ бодисын солилцооны шалтгаантай эмгэг рүү их хандсан юм байна л да. Ингээд ирсэнд хамгийн хүртдэг нь энэ болохоор илэг зүрх судас хоёр үт юм байна. Тэнд л одоо анхаарал хандуулж байгаа да. Бодисын солилцоо яагаад өөрчлөгдөд энэ сүүлийн 30 жил одоо гол шалтгаан юу вэ? За бодисын шалтгаан сүүлийн 30 жил өөрчлөгдөж байгаа шалтгаан нэгдүгээрт нь хоол хүнсний асуудал байгаа. Хоёрдугаарт нь нөгөө хөдөлгөөний асуудал байна. Энэ хоёр л гол байна. Хоол хүнс гэдэг нь бол илүү одоо нүүрс ус, өөх тос, уурга, витамин, электролитүүдийн баланс алдагдсан гэсэн үг. Хөдөлгөөн гэдэг нь болохоор ерөнхийдөө хүмүүс хөдөлгөөнтэй амьдардаг байснаа одоо хөдөлгөөн нь эрс буурцсантай холбоотой. Жишээлбэл шатаар өсдөг байсан бол лифтээр явдаг болсон. Бүгд машинтай болсон. За бүр болоо ихэд тийм ээ гэрийнх нь зургатны удирдлага юм уу эсвэл хөшгөний удирдлага, унтраалгын удирдлагатай болчихор хүн чинь хөдөлгөөнг болчт юм ба шүү дээ. Ингээд ирэхээр нэг хүссэн өсөөг нийтээрээ тархалтанд ороод өгчлөлтөнд ороод ирдэг юм байна. Тэгээ эн чинь одоо бас дэлхийн нийтийн ганц элэгний эмчнэрийн ч биш зүрх судасны эмчнэрийн булчирхай эмчнэр буюу сахарны эмчнэрийн диабетийн эмчнэрийн
гол судалгааны объект болсон байж байна. Манайд ч ялгаа байхгүй тийм болж байна. За тэгэхээр элэг өөхлсөн байна гэж байна. Элэг өөхлөө гэдэг чинь цаашаа ер нь ямар өвчин тусах нь ойлгомжтой гэсэн үг юм бэ? Элэг өөхөл нь эхлээд элгэнд өөхөн хоримтлал үүснэ. Дараа нь элэгний өөхтөө үрсэл явдгийн. Тэгээд хатуурл үүсдгийн. Тэгээд хавдар үүссөөр тавьчихэлдэг. Тэгэхээр эн чинь өөрөө бас яг нөгөөх вирус гепатит үе шаттай ойролцоол юм явж байгаа гэсэн үг байна. Тэгээ энэ бол бас одоо энэ 21-р зууны л нэг анхаарал татсан өвчнүүдийн нэг болж байна л да. За өнөөдрийн подкастт орсон маш сонирхолтой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд танд өөр одоо хэлэх тийм асуудлууд байна уу? Хүмүүстэй иймэрхүү талаар одоо жишээлбэл найр хүчтэй холбоотой ч юм уу энэ тал дээр анхааруулад хэлчихмээр юм. Тийм ээ, одоо ер нь Монголд ерөнхийдөө хоол уурах замын өвчнүүд дундаас одоо элэг тэрнээс гадна одоо нойр улчруу өвчнүүд сүүлийн үед ихсэж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө бидний амьдралын хэв маяг хоол ундтай холбоотой гарч ирээд байна. Тэгэхээр энэ дээрээ бас сайхан анхаараач гэж бас хэлмээр байна. Яг гэвэл нойр улчрууч өөрөө бас булчирхал эрхтэн байдаг учраас хавдар болоход бас эрт үед онцлогдохтой их хэцүү байдаг. Болж игэл хожим үед онцлогдох гэдэг учраас энэ талд анхаарад эрт үеийн шинжилгээ онцлогонд орохдоо энэ тал дээр бас анхаарч байгаасаа гэж нэгдүгээрт хэлье. Хоёрдугаарт нь аливаа өвчнийг хөндрүүлэхээс нь өмнө аль болох эрт үе шатанд нь онцлуулах тийм болцоотой болцсон Монгол улс бүх талаар. Тэгэхээр энэ болгоныг хүн болгон анхаарад эрүүл мэндийн боловсруулалтаа нэгдүгээрт дэвшлүүлээд хоёрдугаар болж игэл 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа тэр Монгол улсаас хуулиараа хийж байгаа эрт хэлрүүдийг шинжилгээнд ороод үзүүлээд хэрвээ асуудалтай болох юм бол эрт үедээ эмчилүүлээд явах хэрэгтэй байна гэж бодож байна. За гуравдугаар нь хожим үед орж байгаа тохиолдолд янз бүрийн нөгөөх тан, витамин, янз бүрийн нэмэлтүүд хэрэглэхгүйгээр аль болох мэрэгжлийн эмчтэй сайн хандаад үзүүлээд зөв онцлуулаад яваасаа л гэж хүсэж байна да. За хамгийн сүүлд сайн эмч гэдэг бол миний хаар бол хүндэрсэн үед нь биш хүндрүүлэхгүй ажиллахын төлөө л ажиллаж байгаа эмчийг л сайн эмч гэж хэлэх болов уу гэж бодож байгаа. Тэгээ би бол Монголын ард түмэн бас ухаантай, төвчээртэй, аливаа юмд бодиттой ханддаг хүмүүс учраас миний нэлсэн ярианаас бас ахвын авч тавирх байлаа гэж бодож байна. За дээр нэмээд би юу гэж хэлэхээр манай залуучууд бас харьцангуй юм эрүүл амьдралын юм аяг хүсэж байна. Энийг олон хүнд улам их сайн түгээгээсэй гэж хүсэж байна. За ингээд намайг өнөөдөр ингээд сайхан подкастт оруулж миний бодож яасан ярих гэжсэн юмнуудыг хэлүүлж яриулсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За танд маш их баярлалаа.